Баянзүрх дүүргийн 11-р хорооны ногоон зойр орчимд 12 настай хүү зам тээврийн осолд өртсөн. За гэмтэл согох судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаа талаар бид мэдээлсэн. За тэгвэл 126 дугаар сургуулийн эцэг эхийн зөвлөл иргэд нэгдэн нийслэлийн замын хөгжлийн газарт хүсэлт явуулахаар гар үсэг цуглуулж эхэллээ. За хэрв 7 хоногийн дотор шаардлагыг биелүүлэхгүй бол өөрсдийн мөнгөөр хурц харуулагч хийхээ мэдэгдэж байна. Арван бичиг явуулжээ. Нийслэлийн замын хөгжлийн газар руу одоо энэ 23 оны 9 сарын 4-ний өдөр явсан өгсөн байна. Энэ мэтчлэн миний явуулсан бичгүүд дандаа хариу өгөөг хэцүү байна. Үнэхээр хүнд байна. Тэгэхээр зэрэг би одоо замын хөгжлийн газар болон одоо нийслэлийн удирдгуудад хүний эрхийг үнэхээр одоо байдаг юм болоод энэ зам дээр яаралтай гэрлэн дохио хурц харуулагч. За гүүрэн гарцаа байг тэр нь одоо төсөв мөнгө нь өндөр байгаа. Хурц харуулж гэрлэн дохиол хийгээд өгмөр байна. Автотээврийн газар, автотээврийн тэр цагдаагийн газар, замын цагдаагийн газар дээрээс нь тэр шинжиж явах хэрэгтэй шүү дээ. Тэд чи одоо замын хөдөлгөөний газар чи. Тэгээд дээрээс нь тэр замын хөгжлийн газар гэж байгаа газар нь энэ бүх зүйлээ ингээд зохицуулаад хийгээч. Тэн дээр одоо яг яах гэж ингэж энэ нийслэлийн удирдлагууд албан тушаалд очиж байгаа юм. Одоо тэр талбай дээр молоо хийгээл будаатай ураг зарж ийн гэж хүмүүс тэгээд байгаа. Тэр одоо яг хинт хэрэгтэй. Одоо яг тэрийг идэхгүй бол үлсч өгөх гээд байгаа юу монголчууд бас эргэлзээтэй шүү дээ. Жохоо хөрсөн дээрээ буугаад энэ хүмүүсийнхээ зовлоныг жохоо ойлгоод бас нэг жохоо амьдралтай ойр л баймаар байна л да. Энэ осол маань өөрөө яг сая сургуулийн орчинд болоод азар энэ хувийн хөвшлийн компани камертай байж тараад бид нар ингээд олонд хүрээд тэр бичлэгийг олон хүн харчлаа. Түүнээс олон хүнд хүрээгүй өөрсдөө ингээд бүр дайруулаад бэртээд гимтээд асуудал болсон иргэд зөндөө байна. Онцгойлон би бүр анхааруулж байна. Одоо дахиад өнөөдөр өнөө маргаашгүй энэ хязгаарлагч 50. Одоо юунд гүүрэн гарц, нөхөн гарц хийхсээрээ дахиад хэдэн хүүхэд дайруулах юм. Аимшигтай биш. Миний одоо ганц тэр Нямбатар тэр бом эрдэнэгээ тэр замын нөхөр байсан шүү. Хязгаарлагч 50. Тэгээд ирчээрээ орж ирэл энэ хүүхдүүд чи эр зоргийн гарц болчиход шүү дээ. Энэ дээр цагаан сараар нэг настай гэсэн шүү дээ. Үүргэвчтэй бид нар хүүхдүүдийн баг гэсэн чинь настай хүн байсан шүү дээ. Гэхдээ энэ хурц харуулж гэдэг их л нэг юм хурц харуулж ийсэн. Тэгээд тэр нь хуурамч болохоор машинууд амар хурцтай аваад хүүхдүүд зарим хүүхдүүд ингээд хурдан машин ирэнгуут нь сандарсандаа одоо яарч гүйж гараад тэгээд их сандалтай гарч байгаа. Тэн дээр яг ингээд яаж гэрлэн дохио хийчих юм бол хүүхдүүд ядаж ногоон гэрлээр ингээд аюулгүй зочино. Одоо энэ зам тээврийн яам болон автотээврийн газарт 7 хоногийн хугацаа өгье. Хэрвээ 7 хоногийн хугацаанд дотор энд ямар нэг юм ихгүй бид нар өөрснийхөө мөнгөөр яаж хийж байгааг энэ цэм чамаагүй зураад хурц харуулагч чинь. Хурц харуулагч болон энэ дээр гэрлэн дохио хийж өгөхгүй тохиолдолд бид нар замыг хааж гисэж чадна. Замын хөдөлгөөний удирдлагын төв бол тухайн зам дээр ирж одоо ажиллан судалгаа хийн. За гэрлэн дохио болон хурц харуулагч тавьж болох эсхийг бол судлана гэсэн тайлбарыг бол өгсөн байгаа юм а. За бид мэдээллийг та бүхэндээ эргэн сурвалжлах болно.